шиг дийсээд өнөөдөр би хөө яах биштэй ахтаа урьд чам тэгдэж орж 4 удаагийн би эмчит хийснээр бүгдийг нь авах За өшөө. За. Өшөө хэлдэ. Шившиг даа чи. Чи бол шившиг. За энэ ананда сая өнөөдөр хүний төрсөдөр дээр явжсэн байхгүй баахан авгаа нарын. Тэгээ би одоо энэ орон гэрте ахаа согтуу байгаа байх гэж ингээд бодсон чинь орон гэрте ингээд ирсэн байна. Тэгэхээр мөрөө битээ андур заяа. Чиний ширхэг чинь байхгүй заяа. Чиний ширхэг чинь байхгүй. За энэ чи миний ахлагчийг дарамт. Энэ гэр дотор тав хүн бүгдээрээ мэдж байгаа. Энэ гэр дотор ингээд миний хэд хөрөнгөнд байсан. Хой дэлгэр мөрөө. А миний хой хаалаа юу ч ахгүй. Хой. За араа энэ одоо энэ цэвэрлэгч намайг дарамтлаг үзтөө. Майд гэж хэлсэн. За энэ цэвэрлэгч бол манай гэр орон би ичихгүй би үнэнгээс амьдрдаг байхгүй юу? За өшөө. За хэлэн шүү. За хичнээн хүүхэд тээж аваад хэдэн удаа намайг ялах бийтэй хахад зодоод хамтдаа карантинаар хэвтэрт оруулаад бояа хулан бүгд гэрч заяа. Энэ хандаа би гэрч. За. Намайг юм яаж дарамтлаа чи миний гэрийн асрагчийг яаж дарамтлахаар хоёр сар хөрөө хүүхдээ хайж зугаацад залбирж явж явчаад нэг удаа памперс уу миний хүүхэд яаж ингэхгүй энэ мөн хүүхэн ганцаараа харж байгаа алдах юм бол над дээр эргээд уучлах гэж батсан юм шиг хизээч тийм байхгүй заяа. Би чамд дарамтлуулаад дуусна. Сая орж ирээ чи яагаад намайг зодож байгаа? Яг л чи миний хүүхдийг надад уулзах байсан. Чи худлаа яа. Өчигдөр ирээд аваа явсан заяа. Чи өчигдөр хайхуулаад эвэр үзэн тэтгэв. За энэ хүн араа манай гэр сэвэрлдэг хүн. Өнөөдөр миний чиний гэр биш заяа. За. Хөө яах ч юм энэ хэнийг ахиж хизээч чамтай амьдрахгүй. Ахиж би хизээч өөр хүүхдийнхээ дэрээд нулимстагаар уйлуулад ихэн зодуулаад суулгах заяа дэлгэрүүрөө. Заяа. Чи өнгөрсөн чи шүүхтэр очиж прокурор дээр бүх хэргийг чинь би хаалгаад зогсоосон заяа. Миний ээжтэй чи шүүхтэлтэй бидний гэр бүлийг яаж дамжуулсан чи бас гарсан заа. Би маш их дэвжиж явсан заяа. Чи одоо өөрийнхөө хартаа хэрэглээд масуулж явдаг шиг бүгдийг гэж бодож байна уу? Хизээч тийм байхгүй заяа. Би өөр хүүхдээ чам шиг амьдрахгүй. За энэ эмэгтэй ингэж танхард юм аа. Манайхаа та бүхэн бүгд харж байгаа. Энэ та нар бүгд мэдж байгаа энэ гэр бүл реалити шоун дээр энэ гэрийг би ингэж авч ирсэн. Энэ гэрийг би ингэж аваад авч ирсэн хөөе юу яриад байгаа юм би чи. Тэгээд энэ гэрийг ингэж аваад та нар бүгдээрээ за би нэг юм яриад байхгүй. Энэ бүх юм басгасан юм аа хөөе. Бити андуур чамд гүтгэлдээ дарамтлуулаа явж байхдаа би бомбертайгаа бомбертайгаар миний хүүхдүүд ич юм уу шээс дээсгээ намайг энэ гэр тоо хүүхдэн задчаад далгасрын хайжууд энэ гэр оронд авсан бүх тавилга хингчиж гараа явсан гэдэгтэй би одоо ДНК-гаар бүгдийг шалгуулсан заяа. Монголд эмэгтэй хүмүүс давлуулдаг бол би идэж тэхгүй. Би энэний золиос нь болсноо харуулаад би харин бүгдийг зогсон заяа. За энэ бол ийм танхаа, ийм амар ааштай, ийм амар аимшигтай байдаг болохоор сая дөнгөж сая орж ирээ задч гараа явсан бидтэй хар нүдний булаа юм. За задчаад гараа явсан ингэ байж тийм үү те? Чи ямар амар нүдний булаа. Бити чи гарч үү? Миний охин түүтэйгээ байх хэрэгтэй. Бити жүжигэл. Хэний хүүхдээ? Чи хүүхдээ биш гэж хэлсэн байсан чи. Хэний хүүхдээ? Чи задчаа явсан бидтэй дэлгэр мөрөө. Чиний жүжиглээ заяа. Ус автаа яар бүр өнгөрсөн заяа. За. Би одоо хаач бүр хэлсэн заа. Ахиж би чиний гарын шүүс болж амьдрахгүй. Ахиж Монголын эмэгтэйчүүд хизээч бидтэй тэгэж амьдраасаа. За. Харж би өнөөдөр энэ лайв хийх гэж байж байгаа. Хаалгнуудад орж ирсэн намайг зогсчоод хүүхдүүд минь ойлголцоод ингэж зогсож байгаа амтэн. За манайхаа ийм болог юм аа. Яхаа юу бас юм бэ гэхээр энэ Ананда гэдэг хүн ичиж амьдраад өдөр баахан хүмүүсийн төрсөн өдөр дээр ингээд явж харна. Тэнд байсан хүмүүс ингээд над мэдээлээд би ингээд орой сохтуу ирэх юм байна гэж би ойлгосон учраас би зөөсөйгээ дагуулад энэ чинь гэрт ирсэн байхгүй. Тэгсэн чинь харин Ананда харин зүгээр байж байна. Тэгээд би энэ чинь нэгэнд орж ирсэн чинь би өөр хөлтөг үнсгсэн чинь энэ ингээд настаа ингээд уулзахгүй харна. Уулзахгүй харна би. жүжигчин байцаа. Энэ гэрээс чи нэг сарын 7-ны арай гараад явахдаа намайг яаж зодчоод яаж шал сохтуу 5 цагаас машинаа бариад зодчоод гараа явлаа да дэлгэр мөрөө бүх юм гэрчтэй шүү заа. Хар нүдний булаа. За тэгээд би дөнгөж амьдсан. Одоо үгүй заа. Чадахгүй заа. Би бүгдийг хуулийн дагуу хийн. Заа. За. Би чамд амьдруулахгүй заа. Чи үнэхээр арчаагаа алдсан болоод энд ирчээд ийм арчааг байдал үүсгэж байгаа. Хүний эцэг хүн биш тий. Ядаж хүүхдүүдээс салхинд гарыг гэртээ ахтаач гівтэд худлаа уянгийн пост оруулдаггүй заа юу. Байлаа хавж үжигчин. За тэгээд энэ юу болсон юм бэ гэхээр энэ гэр оронд энэ гэрч байна. Миний асрагчийг яаж дээрлэх чи эндээс хөөх гэж зүтгэснэ чи хийж чи алтыг хулгаалаад хайдуулаад зарсан байсан ч гэхгүй. Чи талигаа чи алтыг хулгаалаад хайдуулаад зарсан байсан ч гэхгүй. Хөөе, эрүүл бос итгэхгүй заа юу. Чи хайдуулаад